хэлье. Монгол Ардын намын бүлэг өнөөдөр сая оролцсон. За саяны орлоор бол Батцэрэг сайдын хөсөлт гаргаж засгийн газрын гишүүнээс огцрох асуудал. За энэ асуудлыг өнөөдөр улсын их хурлд өргөн барьсантай холбогдуулаад энэ асуудлыг бүлэг дээр нэгтгэж ярьсан. За ингээд энэ асуудлыг бол маргааш өглөө 9 цагаас хүнстэй аж ахуйн байнгын хороогоор ороод 11 цагаас чуулган хуралдаад чуулганы дараачаар ахиж бүлгийн хурал хийж маргааш дараагийн одоо 2 дахь асуудлаа ингээ хэлцээд явъя гэдэг ийм байдал дээр бол тохиролцсон байгаа. Энэ зүгээс ер нь бол яг прокурорын саналыг үндэслэх юм уу эсвэл одоо өөрийнх нь хүсэлтийг үндэслэх юм уу? Ялангуяа Батцэрэг сайдын асуудал дээр өөрийнх нь өөрөө бас хүсэлтээ өгсөн байгаа. Дээрээс нь бас прокуророос бас хүсэлт ирчихэж аль өнөөдөр бол бид нар ерөөсөө л одоо сайдаас нь огцруулах асуудлыг ярьж байна. Сайдаас огцруулах асуудлыг өөрөө хүсэлтээ өгсөн ч гэсэн өнөөдөр улсын их хурлд албан ёсоор өргөн барьсан учраас өнөөдөр бид нар энэ дээр хэлцэж байгаа. Тэгэхээр одоо өөрийн хүсэл засгийн газрын хүсэлтийг үндэслэж л одоо энэ сайдын асуудлаас нь чөлөөлнө, засгийн газрын гишүүнээс нь чөлөөлнө гэсэн.